Будантай юу урал хорвоо үеж өсгсөн ээжиндээ буруу юу бан сайн байна уу? Өндөр маагч юу? Сайн байна уу? Уцтай мэндчилгээнээс тантай холбогдсон байна. Танд их хүрсэн баярын мэнд хүргэе. За тэгээд өнөөдөр их хүрсэн баярын өдрөөр саран ээж хэмээх эрхмийн дэд шагналаар шагнуулж тэмдэглэж байгаа байна. Тэгээд танд бас алс холын бэлэг улсад суугаад дүү наран жаргалынхын зүгээс танд зориулж мэндчилгээ зориулсан юм аа. Та сонсох боломжтой болов. За. Монголын үдсэглэнд сарангуй намайг төрүүлсэн ээж. Яруу сайхан игшгээрээ бөм бүүэлсэн ээж. Зөөлөн цагаан гараараа хөдөлгөн өсгсөн ээж. Зүйтэй уран өгсээрэн хүүгийн сурган хүмүүжүүлсэн миний ээжээ хэмээх сайхан. Их наригч, яруу наригч насаг доржин шүлгэлсэн миний ээж шүлгийг танд зориуллаа. Тэгээд наран жаргалагчийн зүгээс танд бас зориулаад Монгол улсын соёлын дөрвөн ажилтан ан судын дуулсан цэрэн тогтхойн үг од сүрэнгийн эрдэнэгийн аялгау миний ээж хөөхөн хэмээх уран бүтээлийг зориулан сонсгоё гэсэн юм аа. За баярлалаа. За бүгдөө уран бүтээлээ хүлээн авч сонсцгоё. Тогруу буцаад зэгс шаргалталаа хорвоод намаар ирдгийг мартсаа хонгор хүүгээ уучлаач.
За. За баярлалаа. Тэгээд За баярлалаа. Таад үгүй тамсан ажим. за баярлалаа. Тэгээд саран ижи хэмээх эрхмийн дэ чагналаар шагнуулж за өр хүүхэдтэйгээ бас өнөөдрийн сайхан баяраа тэмдэглэж байгаа танд аз жаргал эрүүл энх сайн сайхан бүгдийг хүсэн өрөөе. За баярлалаа. За тэгээд та бас дүүнэртэй дүүдээ зориулаад бас нэгэн сайхан уран бүтээлийг зориулноо гэж хэлж байна. Ямар уран бүтээлийг зориулгаа та? Ихчийн тухай дөө. За тэгвэл Монгол улсын соёлын дөрвөн ажилтан Идэр Жавхлангийн дуулсан Ээжин энтэй ихч гэдэг сайхан уран бүтээлийг зориулж болж байна. За тэгээд өнөөдөр бас саран ээж хэмээх сайхан шагналаар ингрэм мэлааж үр хүүхдүүдтэйгээ тэмдэглэж байгаа танд бас дахин аз жаргал эрүүл энх сайн сайхан бүгдийг өсөн өрөөё хичээ. Баярын өдрөө сайхан тэмдэглэж өнгөрүүлээрэй. За баярлалаа хичээ. Юугаарч хариулсан гэхвдээ өөрийн цагаан хангигээтэй өртөж зодогох ингэрт үлдэж хоцорсон ээжээ үе санах юм үлдэж хоцорсон За ингээд өнөөдрийн энэ сайхан өдөр саран ээж хэмээх эрхмийн дэ чагнал хүртэж үр хүүхдүүдтэйгээ гэр бүлээрээ тэмдэглэж байгаа Унармаа агчтай бол Унармаа агчийнхаа гэр бүлд нь аз жаргал эрүүл энх сайн сайхан бүгдийг өсөн өрөөё. За ингээд Унармаа агчийнхаа хүсэлтийн дагуу Монгол улсын соёлын дөрвөн ажилтан дуучин Идэр Жавхлангийн дуулсан Ижийн энтэй ихч хэмээх сайхан уран бүтээлийг сонсоцгоо. Тэрлэгдэл норлоодын ичимийн үнрийг үргээхгүй Тимэн чин явлаалагын ихч минь дагаа нүхгүй л дээ Нулим санууч инээсэн миний лигчийн ухааныг Нутгийн цагаан манан үлэнд учирлаач байлгүй Улам санууч инээсэн миний лигчийн ухааныг Нутгийн цагаан манан үлэнд учирлаач байлгүй Дарсан зүйлний минь хажууд минь байсан их чинхээ хацар исгсэн нулимсийг минь ижиж гүнсэн их чинхээ нулим санууч инээсэн миний лигчийн ухааныг Нутгийн цагаан манан үлэнд учирлаач байлгүй Улам санууч инээсэн миний лигчийн ухааныг Нутгийн цагаан манан үлэнд учирлаач байлгүй
өдрөөр өнгөрлөж нарны яаш хөрөхгүй өрөвчхөн сэтгэлтэн олондогин их чимэн харин хүрхгүй л дээ өдөм санууч иннээсэн миний дэгчийн ухааныг нутгийн цагаан маань үлэнд учирлаач байдгүй өдөм санууч иннээсэн миний дэгчийн ухааныг нутгийн цагаан маань үлэнд учирлаач байдгүй Улин дочерла